Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдэрлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг Сүнөөгч бодол. Хомхой сэтгэл, нарилах, харамлах, үргэлжлэл. Нарилах нь харамжтай нэг адил эерэг хандлагыг агуулдаг л да. Нарийн хүн маш ихээр бүр харамлалтаа хэмнэж альва зардлаас цухтаадаг. Тийм хүмүүс хангалуун амьдралыг хүсдэг боловч нарийн зан нь асуудалд ухаалгаар хэмнэлттэйгээр хандахад нь саадуулдаг юм. Хомхойрох, нарилах, харамлахаас салахын тулд элбэг дэлбэгийн зарчмыг ашиглаж сур. Орчлон хорвоо, элбэг дэлбэг. Энэ тухай маш сайн ойлгож мэдрэх хэрэгтэй. Хэрвээ та энэ ертөнцид ямар нэг юм олж авах юмсан гэж бодож байгаа бол хүсэх, маш ихээр хүсэх хэрэгтэй. Ингэхдээ өөрийнхөө хүслийг маш зөв илэрхийлж, түүнийгээ биелүүлэхэд саад болж болзошгүй өөрийнхөө дотор бодлыг арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд түүний хүчинд өөрийгөө нээж өгч бүх зүйлийг дүүрэн авах явдал. ертөнцийн элбэг дэлбэгийн хуулиар амьдралдаа хандаарай. Тэгсэн тохиолдолд та өөртөө хэрэгтэй зүйлийг, өөр хүн өөртөө хэрэгтэй зүйлийг авна. Бусдын ертөнцийг хүндэлж сур. Таны ойр дотны хүнийг ч гэсэн энэ нь бусдын ертөнц. Бүхий л зүйлд нь маш хямгатай ханд. Орчлон хорвоо, элбэг, дэлбэг, түүний өгч байгаа зүйлийг нандинаж болгоомжтой ханд. Авч, өгч сур. Юу өгнө? Түүнийгээ авдаг гэсэн хууль байдаг шүү дээ. Таны өгч бас авч байгаа зүйлийн хооронд тэнцвэр байх ёстой. Өглөгч байж сур. Үрлэгэн биш шүү. Өглөгч байж сур. Атаархал. Атаархал бол бусдын хангалуун, өгөөмөр байдалд халаглах хавир юм. Хомхой сэтгэл, атаархал хоёр үргэлж хамт байдаг. Атаархлын эерэг санаа нь өөртөө юмтай болох хүсэл, бусдад байгаа бүхнийг өөртөө бий болгох гэсэн хүсэл юм. Атаархал нь маш том ухамсарын, далд ухамсарын хүчирхийллийг бий болгодог.
Энэ авир нь уг хүндэ болон орчлон ертөнцид эвдэн сүйтгэх их үр дагаврыг дагуулдаг. Нэг үлгэрийг санацгаая. Бурхан би хүссэн бүхнийгт нь өгье. Гэхдээ хөршөдд нь 2 дахин ихийг өгөх болцолтойгоор гэж хэлдэг. Тэгсэн чи Атаарх 2 Бурхан минь миний нэгнүүдийг сохолцооч гэсэн гэдэг. Атаарх хүн хүрээлэн байгаа орчныхоо эсрэг зогсож байгаагаа мэддэггүй. Тэр өөрийнхөө байх ёстой байр ертөнцийн зориултыг ч мэддэггүй. Тэд энэ дэлхий түүний төлөө өөрөө санаа тавьж түүнд хэрэгтэй юмыг өгнө гэдгийг мэддэггүй, итгэдэгчгүй. Хүн өөрөө л хүсэх юм бол материаллык, оюуны бүхий л хүссэн зүйлээ авч болно. Тэхийн тулд ертөнцийн хүчинд өөрийгөө нээж өгөх хэрэгтэй. Гэтэл Атаарх үүнд саадуулдаг. Энэ хортой бодол нь хүнийг төрөмгий бас хаалттай болгодог юм. Тэгэхээр та эхний ээлжинд ертөнцийн элбэг дэлбэгийн хуулийн зарчмыг ашиглаарай. Энэ зарчмын мөн чанар нь энгийн ертөнц, бурхан, дэлхий, элбэг, дэлбэг. Та амьдралаас өөртөө хэрэгтэй бүх зүйлийг хүртэх эрхтэй учраас ав, ашигла, баярал, багт энэ бүхэнд зөв бодлоор сайхан сэтгэлээр ханд. Бусад хүмүүст аль болохоор үнэн сэтгэлээсээ аз жаргал хүс. Энэ нь Атаархлаас хамгаалах, Атаархлаас үүдэн үүсдэг олон өвчин, асуудлыг эмчлэх хамгийн сайн эм юм шүү. Дотны хүмүүс, хөрш, хот, засгийн газар, эх орон, бусад улс гүрэн, энэ дэлхий, соёл иргэншилд бүгдэд нь аз жаргалыг хүс. Амьдрал дээр хүмүүс төр засгаа дандаа харааж байгаа сонсогддог. Тэгвэл муу төр засгаас ямар сайн хүлээгээд байгаа юм бэ? Юу хүлээн түүнийг л авдаг шүү дээ. Бусад хүнд амжилт хүсснээр та өөрийнхөө амьдралд ч амжилтыг татдаг. Бусдын аз жаргал амжилтанд баярлаж сур. Ингэснээр та мөн амьдралдаа аз жаргалыг татах болно. Бялангач, дүр үзүүлэгч. Бялангач байх гэдэг нь 2 нүур гаргаж өөрийнхөө дотоод сэтгэлийн байдалтай таарахгүй авир гаргахыг хэлнэ. Ийм хүмүүс нэг зүйлийг ярьж нөгөө байдлыг гаргадаг. Иймэрхүү улстай харилцах тохиолдолд ихэнхдээ толгой өвддөг л дөө. Яагаад гэвэл хүмүүс бие биетэйгээ харилцах үедээ ухамсарын, далд ухамсарын 2 мэдээллийг хүлээн авдаг юм. Бялангаш нартай харилцахад ухамсарт нэг мэдээлэл ирээд харин далд ухамсарт маш өөр, тис өөр мэдээллийг хүлээн авдаг. Хүлээн авч байгаа хүн тийм 2 өөр мэдээллийг нэгтгэх гэж хичээдэг. Ингээд үр дүн нь толгойн өвчин, таагүй сэтгэл санаа болдог. Зөвхөн хуурамч хүнтэй харилцаж байгаа хүн эдгээрийг мэдрэх биш. Бялангачууд ч өөрсдөө ийм байдалд ордог. Ийм ааш авиртай байх нь хоёр хүнийг хоёрдмол болгодгоос гадна үр дагавар нь ч хоёрдмол болдог. Дотроо огт өөр хэрнээ гаднаа ондоо байдал үзүүлснээрээ бялангаж хүн ямар нэг материаллык ашиг өөртөө бий болгох, бусдад өөрийгөө байгаа байдлаасаа өөрөөр харуулахыг зорддог. Голдуу улс төрчид ийм байдал гаргадаг юм да. Гэмн ийм зан эрүүл мэнд амьдралд буруу үр дагавар авчирдаг билээ. Бялангаж хүмүүс өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст ч итгэдэггүй. Ийм хүмүүс нээлттэй, үнэн сэтгэлээсээ байвал энэ хорвоогоос ямар нэг зүйлийг авч чадна гэсэн бодолдоо итгэдэггүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Хувь хүний чанараа хүндэтгэж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ үннээсээ хандж байгаарай. Бусдад өөрийнхөө зөвхөн үнэн нүүр царайг харуулж энгийн бай. Ингэж чадсан цагт хүмүүс танд татагдана гэж ярьдаг билээ. Хууран мэхлэлт. Хуурах,
мэхлэг хоёр байнга хамт байдаг. Үүний эрэг тал нь ямар нэг материалын хангамж, мөн сэтгэлийн тайван байдал олохыг хүсдэгт оршдог юм. Хуран мэхлэлт нь эргэн тойрныхондоо итгэдэггүйгээс голдуу болдог. Хэн өнөөдөр хуурна, түүнд маргааш хэн ч итгэхгүй гэсэн үг байдаг. Гэхдээ зарим хүн сайн үеийн төлөө худлаа ярьж болно гэж хэлдэг л дээ. За тэгвэл нэг жишээ хэлье. Хор тавдартай өвчтөнд эмчнэр үннийг хэлдэггүй. Ингэснээр тэд өвчтний цорын ганц үннийг мэдж өөрийнхөө дотор сэтгэл рүү өнгөж харах боломжийг үгүй хийдэг. Зарим тохиолдолд хүн сэтгэлээ зовоон байж олон жил ямар нэг зүйлийг нуудаг. Гэвч энэ тохиолдолд далд ухамсар нуусан зүйлийг хизээ нэгэн цагт заавал ил болгодог билээ. Энэ орчлон дээр туйлын үнэн бас туйлын худал гэж байдаггүй. Харин үннийг танин мэдхэл гэж байдаг. Хэрвээ та хуурам мэхлэгтэй тааралддаг бол түүнийг байдаг гэдэгт та итгэж явдаг гэсэн үг ээ. Долгонох гэдэг нь хуурамчаар хүнд таалагдахын тулд зоригтойгоор магтахыг хэлдэг. Тэд цаад хүнээс ямар нэг анхаарал халамж, эсвэл материалын хангамж авахын тулд тэнгэрт гартал магтана. Ийм хүн өөрийгөө болон орчин тойрноос сүйтгэгч мөн. Хэн нэгнийг өөдөн өргөснөөрөө тэд өөрийгөө дорд оруулдаг. Долгонох нь бардам зангийн бас нэг илрэл. Долгоноор этгээдтэй харилцахад хүнд эвгүй сэтгэл төрдөлдөө. Учир нь ийм дэмий зан далд ухамсарын хүчирхийллийн цэнэгтэй ажээ. Долгонож сэтгэлийг нь сугалдаг гэж зүгээр нэг ч ярьдаггүй билээ. Бусдыг ямар нэг ашиг харалгүй магтаж зөв үйлдэлийн дэмжиж сур. Хүмүүст зүгээр л найрсаг үг хэлж сураарай. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсах шиг авгаа хүчийг эвэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн эзтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5